Монгол Улсын зэвсэг төвчин нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анхны 2 дугаар цэргийн ажиглагч офицерыг 2002 онд бүгд найрамдах ардчилсан Конго улс руу энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн нийтэд явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн албан агчтай илгээгээд байгаа юм а. За манай ерөнхийлөгч аюулгүй байдал, энх тайван, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлсэн үгэндээ дээрх үйл явдлыг онцлоод энх тайван шударга ёсны төлөө Монгол улс өөрийн хувь нэмрээ оруулахаа хэлсэн байна. Colleagues, it has always been a profound delight for me as the head of the state of Mongolia. Даян дэлхийн энх тайван доктортой байдлын мананд зогсож байгаа цэнхэр дуулахтай Монгол охид залуучууд үүргээ амжилттай биелүүлж байгааг төрийн тэргүүний хувьд ерөнхий ассамблеад илтгэх нэн таатай байна. Энгийн иргэдийг хамгаалах, мөргөлдөөнийг таслан зогсоох, энх тайвныг тууштай зогслоохын төлөө нэгдсэн үндэсний байгууллага бүх хүчээ дайчилж байна. Аюулгүй байдлын асуудал хизээнээс илүү нарийн төвөгтэй, аюултай болсон бөгөөд ийм нөхцөлд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын хэрэгцээ, шаардлага төдий хэрээр нэмэгдэж байна. Даян дэлхий дайн дажин сүрэл үгүүрэл хоосорлоос хараахан ангижирч чадаагүй л байна. Гэсэн хэдий ч үүнд төгсгөл ирж дөрвөгч хүүхэд багчууд далайн хүүтэн төрөлгээр эрг рүү шидэгдэхгүй. Утга учиргүй дайн дажин хүчирхийллээс болж хүүхэд өнчрөхгүй. Нийтшээ Стамбул, Дака зэрэг үзэсгэлэнт хотуудаар айж төгших зүйлгүй амар тайван алхах өдөр ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Өмнөд Судан олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн отхон гишүүн улс. Өмнөд Суданы ард иргэдэд бидний туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна. Цэнхэр дуулахт бусад нөхдийн хамт Өмнөд Суданы ард иргэдэд гараа сунган тусалж байгаа Монголын энхийг сахиулагчдаараа би бахархаж байна. Тэдний эрд зориг хичээл зүтгэлийг ч хүндэтгэж байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мянган дайчин ажилтнуудад энэ завшааныг ашиглан чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсэж байна. Тэд өөрсдийн ам биеэ золиосолж сая хүнийг үхлийн аюул өлсгөлөнгөөс аварж байна. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн зохицуулалт, зуучлал, дэмжлэг урд өмнөхөөс илүү ихээр шаардагдж байна. Энэ байдлыг бид шийдвэрлэх ёстой. Манай улс хамрагдах зүүн хойд Азад шийдвэрлэгдээгүй олон асуудал байна. Хүүтэн дайны сүүлчийн цайз, хуваагдал, өнөөхөр нь Солонгосын хойгд байна. Бүс нутагт өрнөх аливаа өрнөл, бүс нутгийн төдийгүй манай улсын аюулгүй байдалд шууд нөлөөтэй. Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой хэмээх Монгол улсын байр суурийг дахин нотолж байна. Хурцдамал байдал, мөргөлдөөнийг шийдэхин тулд холбогдох улс хооронд үл итгэлцлийг арилгаж, яриа хэлцээг тогтмолж уулах нь нэг чухал байна. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ нь чухамдаа бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, нэгдсэн шийдлийн төлөө санаа бодлоо солилцоход нь дэм болох зорилготой юм. Энэ зорилт ээдрээтэй хялбар ажил биш. Гэсэн хэдий ч нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орон бүр зөв шийдлийн төлөө хичээх учиртай юм. Доктортой хөгжил 2030 зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг Монгол улс бүрэн төгс хэрэгжүүлэх үүрэг амлалтаа нотолж байгаагаа үгээхэн төгсгөлд илэрхийлэхийг хүсэж байна. Доктортой хөгжлийн 17 зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлж, бодит дахиц гаргахаа дэлхийн улс түмэнд төдийгүй ард иргэдтэй харуулах учиртай. Нэгдсэн үндэсний байгууллагыг төв цөмөө болгосон олон талт тогтолцооны төлөөх үүрэг амлалтаа бид дахин нотлож байна. Даян дэлхийн хөгжилд ахиц дэвшил гаргахын төлөө, ирээдүйн хойч үеийн төлөө хамтран ажиллацгаая. Энх тайван эрх чөлөө, шударга ёсны төлөө Монгол улс өөрийн хувь нэмрээ оруулах болно. And as ever before, in the cause of peace, freedom and justice, Mongolia will play its part. I thank you for your kind attention.